За энэ жил яг ингээд сүүний урамшуул юу их усргүйгээд яах юм шиг их байсаад эрхчлээ судалж байгаа тэр 27 оноос оны төсөвдөр эртхнээс оруулж байгаа тэр нэмэлт 4 сарын 1-ээс 5 сарын 1 хүртэлх 1 сарын хамгийн хүнд цаг хаврын хахир цагийн урамшууллыг хэдүүлээ бодлогын хувьд оруулах нь зөв бахаа гэдэг саналыг хэлчихье. Улаанбуудаа хүнсний ногооны урамшуулт дээр одоо балансаа тооцоолоос хэмнэлт гарч ирнэ. Үгүй хэмнэлт бишээ. Эрхчлийнхтэр зөрөө гарч ирж штэ урамшуулт чинь эндээ хүрээгүй штэ ургац чинь. Тэгэхээр энийг сая та өөрөө бас хэллээч зөрөө гарнаа. Энийг өөр юм руу сүүний урамшуул руу шилжүүлнэ. Энийг яг дотор нь энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс чинь авцсан зээлийн хүүгийн урамшуул байгаа хгүй. Хүү байгаа хгүй төлөх. Энэ рүү шилжүүлчихэл гэдэг санал. Энэ дээр зарчмын зөрүүтэй санал гаргаад одоо яг хилцүүлгийн энэ шатанд нь явуулчих боломж байгаа саналаа гаргаад өөр тийш нь биш яг